111. Окей. Бүгдэнд нь орой минь. Энэ удаа Free Code Camping хичээл 4 registration form гэдэг яг иймэрхүү одоо судалгаа авдаг формыг хэрхэн 65 алхам дотор маш хурднаар хийж чадхаа бүгдээрээ үзэлцгээе. Тэгээд энэ формыг харах юм бол маш энгийн байдлаар тэгсэн хэрнээ их эмгцэгцтэй. За эхнийх нь хэсэгт болохоор эхнийх нь дөрвийг нэнд болохоор өөрийнхөө мэдээллийг текст хэлбэрээр оруулдаг байна. Тэгээд дараагийнх нь болохоор radio type buttonтай. За тэгээд зураг оруулдаг хуйлбартай. Тэгээд энэний доотлын хэсэг дээр нь болохоор магадгүй тийм бах чөлөөтэйгээр өөрийнхөө мэдээллүүдийг оруулаад accept гэж дараад. За энэ болохоор зөвшөөрж байгаа гэсэн гэрээнийх нь хэсэг бахан. Тэгээд submit гэж дарах нь. За тэгэхээр энэ чинээс нь харах юм бол заавалчгүй мэдээллүүдэд бүрэнгөөсд оруулахгүй бол цаашаага илгээгддэггүй гэсэн тийм тохиргоотой байх нь. За тэгээ эдрийг бүгдийг нь хэрхэн яаж хийж чадах вэ? За тэгээд step 1 дээр нь болохоор HTML-ийнхаа doc файлыг дуудана. Doc type HTML. Окей. За тэгээд HTML тагийг нэ HTML тагийг нэгээд таагаад за тэгээ HTML дээр ямар attribute оруулах вэ гэхээр language гэдэг attribute өгөөд тэрэн дээр болохоор англи хэл гэж заагаад өгнө. Окей, рекламны цаг. Ингээд энэ рекламыг харахгүй байхын тулд дор хаяж хэдэн доллар төлөх ёстой болоо. Гэтэ яг надад бас энэ реклам нь гардаг нь бас нэг зүгээр байна л да. Ядаж нэг дундуур нэг аяг цай балгаж явах. Окей, үргэлжлүүлээд step 3 дээр head and body гэсэн хоёр тагийг оруулж өгнө. За тэгээд head element-ээ оруулж өгсөн. Үргэлжлүүлээд доотлолт нь болохоор body element. Окей. За орсон. Хийдрийнхээ доктортлол нь болохоор meta element-ээ дуудаж оруулж ирэх нэ. Тэгээ meta element дээр char set гэдэг attribute дуудаад тэр нь болохоор UTF-ээр. Гэхдээ одоо болохоор ерөнхийдөө яг энэ тохиргоог болохоор ингээл миний яг бичээд байгаа бүх зүйлийг болохоор editor-ууд болохоор шууд гаргаад ирдэг. Тэгэхээр энэ шиг бас ингэж зовхгүй. Бас арай амархан байдлаар дуусчихна. UTF нэ. Тэгээ энэ дээр ингээ бүгднийг ингээд команд олгож бичиж байгаа нь жоохон төвхтэй л ял та. Олоод хийгээд ирэхээр. За тэгэхээр title гэдэг тагийг дуудаад title тага хаагаад тэгээ тэрэн дээр болохоор registration form гэж оруулаад. Окей. Гээ step 4. Нийтдээ 65 стептэй гэдэг чинь одоо 5 6-ыг дуусчвал баг 10% дуслаа гэсэн үг байна. За тэгээд link гэдэг tag нээж оруулаад тэрэн дээрээ болохоор rel гэдэг attribute нэмээд тэрэндээ style sheet гэдгийг зааж өгөөд холбогдох link нь болохоор styles CSS. Тэгвэл заавал энэ ийм нэртэй биш өөр нэртэй ч байсан уул нь бол болно л доо. За тэгээ body дотроо болохоор h1 гэдэг tag h1 гэдэг элементийг үүсгэж оруулаад тэр нь дотроо юу гэж бичих вэ гэхээр registration form-аад би registration form-ыг хуулж авсан гэсэн үг байна. Тэгээ миний нэг боддог зүйл бид нар ингээ ганцхан Ctrl C Ctrl V-тэй байхад дахиад бас нэг юм Ctrl C шиг Ctrl C1 Ctrl C2 гэсэн тийм опшнгууд гарч ирвэл ямар байдаг бол гэж амар боддог шин. Окей, step 10% дуусгацсан гэсэн үг. За тэгээд үргэлжлүүлээ доотлолт нь болохоор paragraph элементүүдээ нээж өгөө. Тэгээд энэ дотроо болохоор за энэ голлох элементүүдээ оруулаад өгнө.
За step 8 дээр style хэсэг дээрээ за бодигийнхоо өндөр болон өргөнийг нь тохируулж өгнө. Тэр чин боди чин таагаараа дуудагдсан болохоор өргөн нь болохоор 100%. 100% 100% гэдэг нэртэй нэг дээр байдаг байсан санагдаад байна. Окей, тэгээд энэ өндөр нь болохоор VH гэдэг чинь болохоор яг юу гэсэн үг вэ? Viewpoint height гэхээр харьцангуй харагдах байдлаараа энэ дээр ингэж орохгүй болохгүй. Окей, step 8 ингээд дууслаа. Step 9 дээр нь болохоор body дээр бас margin нэмээд өгнө. Тэгээд margin-га болохоор гээд заагаад өгчихнэ. Тэр тиг гэхээр гадагшаага бол яг тулчин гадна талаасаа бол зай авахгүй гэсэн үг. За тэгээ бодигийнхаа background color-ыг болохоор энэ үг амар урт болохоор ингээд авчи. За энэ background color нь за 16-тайгаа кодчлоор ийм өнгөтэй байна. Тэгэхээр ингээ харанхуйтай болчихно. За тэгээд color гэдэг нь болохоор текстийн өнгө нь. Текстийн өнгө нь бодвол зэн цагаан өнгө байх хэвээр. Окей. Step 11 дуустал. Step 10 дуустал. Step 11 дээр нь болохоор P гэдэг элемент за форм үүсгэх нь. Тэгээд форм дээрээ болохоор action гэдэг attribute нэмээд тэрэн дээрээ болохоор яадгүй гэхээр форм энийг apply-дад дууссан цагтаа болохоор register demo гэдэг хэсглөө энэ attribute чиглэнэ гэсэн байдалтайгаар орох нь форм за ингээ форм нэгээд форм дотроо action гэдэг attribute нь оруулж өгөөд энэхүү action гэдэг attribute нь болохоор энэ линктэй холбогдно. Окей, step 12. За action-ийнхаа артлаас болохоор method get тэгээд post гэхээр энэхүү датанууд нь болохоор энэ post гэдэг илгээгдэх хүсэлт бол явагдана гэсэн үг. За тэгэхээр бол method гээд аргачлал нь болохоор яах вүлээ гэхээр post. Окей, step 13. Field set element within the form element. Окей, энэ формынхаа дотор болохоор бас ингээд field set гэдэг нэг хүрээ оруулж өгнө. 3 field set. Field set. Step 14 дээр болохоор field set дээр нь болохоор нэр mail тэгээ password байна. Тэгээ start by adding for label. За label-ээрээ бол энэ дээр баг бүх зүйлүүдэд тодорхойлоод явчих байна. Тэгээд энэ тагууд бол ер нь бол нэг их актер ялгаа байхгүй. Гэхдээ label tag нь болохоор ер нь их хвчлэн input-ийг хосолдог. Тэгээд shift alt доошоо сумтаага дараад 4 да. Окей. За step 15. Add following text to the label elements. За элемент дээр энийг дундалт нь бичих юм болоо төгсгөлт нь бичих. Ер нь бол label дотор бичигдэж байгаа юм чинь текстүүд нь дундалтаа л бичигдэх.
За тэгээд энэ текстүүдийг харахаар бүгдээр R-аас орчих. Ягаад гэвэл бүгдээр inline элементүүд. Блокоор оруулуулна доош орох байх гэж бодож байна. Яалтчгүй. За тэгээд лейблүүд дуудсан. Лейблүүд нь болохоор бүгдээр inline-аар орсон. Тэгэхээр эдрийгээ болохоор энэ дээр гарахдаа блокоор оруулж ирэх юм бол бүгдээр шинэ вебийн хэсэг дээр болохоор шинэ доогол мөрнөөс бүгдээр эхэлнэ гэсэн үг. За тэгээд лейблийг болохоор чинь тагаар дуудсан болохоор display block. Тэгээд margin гэд гадна талаасаа заах нь 0.1 0.5 юм. 0.5 юм гэдэг дээшээ доошоо баруун зүүн талаасаа болохоор заахгүй. За nest input element within each label. Энэ дээрээс нэг зай аваад тэгээд бүгдэнд нь байж та. Тэгэхээр яагаад би олон бичих хэрэгтэй вүлээ? Окей. Зай авлаа. Бүгдэнд нь адилхан input гэдээ оруулаад өгнө. Дуусаа. Step 18 дуслаа. 17 дууссан. Step 19 дээр нь болохоор ийм label болохоор for гэдэг attribute оруулаад тэгээд inputтэй болохоор ID оруулаад тэгээд бүгдэн дээр нь болохоор өөрсдийнх нь тэгээд for гэдэг нэртэй attribute тэгээд input-ийн attribute бүгдэн дээр нь болохоор яг ижлэг нэр өгөө явчих юм байна. За alt-а дарж агаад for энцөө хаалтаа нэгээд first name дараагийнх нь болохоор last name энэ дээр нь болохоор email тэгээд сүүлийнх дээр нь болохоор шинэ password. За тэгээд label дээрээ бичсэн. Тэгээд хамаарах input гэдэг нь энийг жоохон жижигхэхгүй болохоор энэ амар муу харагдчихна. За энчээ бичнэ, энчээ бичнэ, энчээ бичнэ, энчээ бичнэ. Энэ дээр юу бичих вэ гэхээр энэ дээр болохоор ID гэж оруулна. ID нь эхлээ хаагдлаа. Өргөжлүүлээд орж ирэх нь first name, last name, email, тэгээд шинэ password. Окей. Болжээ. The step 19 is specifying the type attribute the form. Type is not the text. Input type text, email, the type passport. Окей. Тэгэхээр энэ хэсэг дээр болон энэ хэсэг дээр болохоор type нь болохоор text дээр орж ирнэ. Хэрвээ текстийн утга зааж өгөөг бол шууд болохоор энэ автоматар текст дээр орж ирдэг. Тэгээ email дээр нэг онцлог шинж нь болохоор заавалч нэг at болон цэг авсан байх хэвээр. Password болохоор харагдахгүй байх хэвээр. Тэгэхээр энийг яаж хийх вэ гэхээр input дээрээ type-ийн заагаад өгнө. Ямар төрлийн утга оруулах юм бэ гэдэг. За энэ ч нь болохоор зүгээр текст. Юу ингэж урагшаа хашаа шилждэг. Окей. Тэгсэн чи дөнгөж сая бас миний бичсэн байхгүй болсон. За type-ийн утга зааж өгнө.
Type-ийн утган дээр болохоор text. За тэгээд last name нь бас адилхан text. За email-ийнх нь утга нь болохоор email гэдэг утгаараа. За тэгээ password-ийн утга дээр нь password. Окей. Болжээ. За step 20 дээр болохоор submit гэдэг утгыг хийх нь. Гэхдээ submit нь болохоор товчороо биш. Тэгээ type нь болохоор submit гэдэг type-аар оруулж ирээд input-ийг type-ийг submit гэдэг. Энэ дээр болохоор type-ийг дандаа input гэдэг text гэж оруулж ирсэн бол энэ одоо болохоор type-ийг нь болохоор submit гэдгээр ороод ирэхэд бас ялгаа авахгүй өөрөө button шиг товчтой болчихно. Тэгээ сүүлийн field set-ийн хамгийн дотлолт нь. Тэгэхээр энэ өөрөө яадаг вэ гэхээр энийг ягаад form гэдэг элемент дотроо form гэдэг элемент дотроо хийгээд өгөх юм байна. Тэгэхээр өөр автоматар form гэдэг элемент рүүгээ хамаарат орчдөг гинэ. Сонирхолтой. За input гэдэг юуг таг оруулаад ирнэ. За тэгээд тэрэн дээрээ болохоор type нь submit гэж оруулж ирээд тэгээд тэрнийх нь утга нь болохоор юу вэ гэхээр бас адилхан submit. Гэхдээ энэ нь болохоор томоор submit. Окей. Тэгээд тэр цаар нэг жижигхэн тавш гараад ирсэн. Окей, step 21 дээр нь болохоор required гэдэг зүйлийг label дээр нь биш input дээр нь бүгдэн дээр нь оруулаад өгнө. Тэгэхээр заавалчгүй энэ мөр дүүрсэн байж дараагийнх руу шилжнэ. Password input. Окей, step 22. Type email нь болохоор хүчин төгөлдөр байгаа email шаардна. За тэгээд input дээр password-ыг болохоор хамгийн бага нь 8 цифрын урттай гэдэг шиг. За 8 үсэг тоо 8 стрингийн урттайгаар энийгээ заагаад өгч бас болох нь байна. Тэхийн тулд яах вэ гэхээр хамгийн бага урт нь гэрнэ. Ашгүй дээ. Окей. Таны цаг сайхан байлаа. За тэгээд үргэлжлүүлээд password-ийн pattern гэдэг хэм маяг нь ямар шухан байх вэ гэхээр А-гаас Z хүртэл за тэгээд нийтдээ алфабет үсгнүүд ороод за тэгээс 5 хүртэл тооны за үсэг ороод үсгнийх нь артлаас тоо орсон байдалтай. Тэгээд энэ дээрээ болохоор 8 зураастай гэдэг нь болохоор 8-аас их гэсэн утгаар. Окей. За
Тэгвэл password дээр би энийг энэ дээр оруулаад өгчих учраас энэ нь бол хэрэггүй юм байна. За тэгээд type password pattern энэ ажилдаг байгаа. Окей, болсон байх шиг байна. За step 24 дээр label хоёр ширхэг label-ийг fill set-ийн дотор хийгээрэй гинэ. Окей. Окей. Хоёр ширхэг label нь хийгдсэн. За тэгээд энд дээрээ business болон personal гэдэг сонголттой хоёр radio type. Өмнө болохоор дандаа нэг button гэж явдаг гэсэн бол одоо болохоор ингээд radio type input-ээр нь явах нь. Input тэгээд type нь болохоор radio. Тэгээд input-ийн арт талаас нь болохоор юу орох вэ гэхээр personal. Тэгээд бизнесийн арт талаас бас нэг зай аваад орохгүй бол эднэр ингээд шамбарлалцдаг байна. Окей, personal business гэдэг radio type нь орж ирсэн. The within each responding label element immediately after the input element add space and add the following text. Би яг сая энэ дэр зай аваад бичсэн чинь окей. За тэгээд оруулж ирсэн input болгон дээрээ өөр өөрсдийнх нь нэрийг нь бичиж өгнө. За нэрийг нь болохоор хоёулаа адилхан account type буюу энэ аккаунтын нэр нь хувь хүн хэрэглэх аккаунт юм уу, байгууллага хэрэглэх аккаунт юм уу гэдгээр нь ялгаж салгаж өгөөд 27 28 гэдэг чинь баг энэ дизайныхаа баг тал хүртэл нь баг хийлээ шүү. Окей, за тэгээд энэ дээр болохоор required гэдэг indicate-ийг яаж оруулж ирэх вэ гэхээр аль нэгийг заавал сонгох хэрэгтэй байдаг. Тэгэхэд энэ дээр required гэсэн зүйл байхгүй болохоор fill set-ийн арт талд нь байдаг нэг том боломж нь болохоор юу вэ гэхээр legend оруулаад ирэх юм байна. Тэгэхээр энэ болохоор зүгээр л нөгөө заавал сонгох хэрэгтэй гэдэг нь хэрэглэгчдэр биш нөгөө нэ кодн дээрээ сонгохдохгүй зүгээр хэрэглэгчдэр нь байж байгаа legend оруулаад ирээд энэ их амар компу их гэдэг энэ та. The legend element within the text. За энийг ингээд текстээр оруулаад ирье. Account энэ дээр авах нь орж ирэх юм. Account type required гэдэг. Before required before label. The element within the second field set then add the checked attributes to the personal. Аха. Энэ дээрээ болохоор checked гэдгийг энийг болохоор одоо legend дээр ингээд бичгээд энийг зүгээр л хүн одоо хэрэглэгч л харна. За тэгээд энэ дээр радио type дээрээ болохоор энэ хоёрын зөвхөн нэгийн дээдлэгийн checked болгоод ингээд тавьчлаа. Окей, 29. За энэ хоёр дээр хоёуланг нь болохоор account type гэдэг байдлаар нь ижлэхэн нэр өгсөн бол одоо input дээр ID орж ирдэг, label дээр for орж ирдэг. ID нь болохоор
personal account. Нөгөөх нь болохоор business account. За байц энэ дэр нэг алдаа гарсан. Ааха. ID оруулж ирж байгаа юм шиг урталт нь заавалчгүй лейбл дээр нь болохоор for гэдэг отог оруулж ирээд for дээрээ болохоор яг энэ personal account-тайгаа адилхан үг бичигдэх ёстой. Тэгээд өргөжлүүлээд level 4 гэдэг дээрээ бас адилхан business account гэдэг нь бичигдэх ёстой. Окей, тэгэхээр энэ хоёр тааштай хоорондоо ингээд хамааралтай болж ирж байгаа юм нэ. Окей, step 30. Step 30 дээр нэг түрүү нэг юу байсан шүү дээ. Гэрээг хүлээн зөвшөөрч гинүү гэдэг. За тэрэн дээр болохоор жижиг чек бокс байсан. Тэрхүү чек боксыг хийн. За тэхийн тулд яах вэ гэхээр адилхан лейбл тагаа оруулж ирээд лейбл тагаа хааж өгөөд за энийхээ дундалт нь болохоор input гэдэг хэсгээ оруулаад input дээрээ болохоор type гэдгийг одоо энэ удаа check box-оор сонгоч. Check box. За тэгээд check box тэгээд энэ нь болохоор required байна. За тэгээд ID гэдэг нь label дээрээ болохоор ID бичээд биш label дээр болохоор for бичээд terms and conditions гэж оруулаад тэгээд энийг хуулж аваад input дээрээ required гэж орчсон энэ дээрээ болохоор ID гэдэг дандаа за ямар ч гэсэн жигтэйхэн уртахгүй шинтэй check box маань бол боллоо. За тэгээ үүнээс цаашаа яах вэ гэхээр за энэхүү лейблийнхаа артталт нь гэхээр зүгээр текстэн байдлаар энэ үгийг зүгээр л үг хэлбэрээр бичиж юм байна. Окей. За тэгээ text terms and condition гэдэг үг нь болохоор өөрөө link байх нь байна. Тэгэхээр a tag terms and condition хэсэг дээр нь оруулаад ирнэ. Тэгээ a tag-ийнх нь болохоор хэр if гэд холбогдох хэсэг нь хаашаага холбогдох вэ гэхээр за энэ хүү хэрэглэгчийн үйлчилгээний нөхцөл рүү холбогдно. Бэж байгаа. Аха. За эцнийг алдаа гарсан. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр you should add text in the label following the tiered field set. Би чинь field set дотроо бичих хэвээр байтал би гэж нөхөр field set-ээс гарцсан халиад яваад байгаа юм байна. Тийм байна те. Тэгэхээр энэ date-лаас нь field set-ийг нь аваад энэ дотор нь хөвччихжээ. Үгүй байна. Энэ field set нь болохоор энэ ч нэ байж лөг. Би чинь field set-ийн артлаас нь бичих гэнэ. За label нь ингэж яваад. За манай check box бол энэ дээр ингэ явчихж байна. За тэрнийхээ артлаас энэ орж ирээд энэ дээр болохоор хэрэг гэж орж ирээд тэр нь юу лээ гэдэг болохоор энэ дээр за тэгсэн a tag хаагаагүй байна. Байж байгаарай. Ер нь энэ ч гэсэн бас ингээд label дотроо орох байсан юм байна. Окей, тэгмээр дээ. Окей, step 32 гэдэг чинь яг талдаа орж байна гэсэн үг. За 3 дахь field set дээр яах вэ гэхээр зураг оруулна. За тэгэхээр бас нөгөө өмнөхтэйгээ адилхан эхлээд label-уудаа бичээд тэгээд label хаагаад тэгээд дундалт нь болохоор input оруулж ирээд
Input-ийн type нь болохоор file. Double quotation авч байгаа file. За тэгээд input-ийн арт талаас нь юу гэж оруулах вэ гэхээр энэ дээр ашгүй зайн ороод ирсэн. Upload the profile picture. Окей. Тэгэхээр choose file гэдэг автоматар гараад ирсэн. Дараад үзвэл шууд download-лоо хандж байна. За тэгээд no file chosen гэдэг энэ бол автоматар гарч ирж байна. За тэгээд upload profile picture байж байгаараа миний бодлоор upload profile picture гэдэг нь уул нь урталтай баймаар. Окей, тийм баха урталтай байж ич хүн яг юу хийж байгаа зүйлээ ойлгоно. За step 33 дээр нь замынхаа талаас илүү гин явж явсан байх үү дээ. За За зураг оруулаад зураг оруулсныхаа доод талд нь насыг жилээр нь хідэн years гэдэг чи яг хідэн настайгаа оруулаад за тэгээд тэрэн дээрээ тоон утга оруулна. Тэгээд нас нь хамгийн багтаа 13-аас дээдлээ 120 настай байхаар оруулаарай гэсэн байна. Ер нь болдгсон бол энийг ингээд тэр чигээр нь отолтод тавьж агаад input age years гэдгээр нь бичээд энэ дээр нь яах вэ гэхээр hyphen number-аар оруулж ирээд тэгээд input-ийн утга нь хамгийн бага нь хэд байх вэ гэхээр 13. Хамгийн их нь болохоор 120. Тэр манай сэр өрлөө 120-аас өндөр настай хүн орж болохгүй гэсэн үг. Окей, add in the drop down. Окей, drop down одоо хийх нь байна. Тэгэхээр энийхээ доотлолт нь болохоор drop down гэдэг чинь select орж ирээ. Select-ийнхаа доотлолт нь болохоор дэлгээд дарахад амар олон опшнууд гарч ирдгээр хийх нь байна. Select. За select нь дотор нь болохоор опшнууд. Тэгэхээр нийтдээ хэдэн опшн байх хэвээр. Байж байгаараа start adding the select element below the tool. Окей. Энэ хоёрынхаа доотлолт нь гэхээр тийм байна тий. Option чинь болохоор ер нь бол бас эхлээд хаагддаг. Тэгээд shift alt доошо 1 2 3 4 ав. Дан. За үргэлжлүүлээд энэ дээр яах вэ гэхээр select element дотроо select element дотроо болохоор хаанаас бид нарыг сонссон бэ гэсэн зүйлийг оруулж ирэх нь байна. Энэ үгээрээ ороод ирэх бах. Байж байгаа. Тэгэхээр ягаад энэ дэр юм гарч ирдэггүй лээ? За эхлээд дуулан текст нь гарч ирээд текстийн артлаас улны энэ опшнууд болно гарч ирдэг баймаар байгаа байхгүй юу? Ийш тийш явчихна гэж байхгүй дээ. Энэ байна. Окей, select element within its option element дотор болохоор within label element. Энэ дотор дахиад label үүсэх байсан юм байна. Тэгж л таараа. Ер нь энэ удаагийн хичээл бол ерөөсөө label-гүй бол ерөөсөө явахгүй байна да. Тэгээд label хаадаг. Тэгэхээр label хаацсан чинь бас яана гэж байх уу? Input оруулж ирнэ гэж байх уу? Үгүй ээ. Чин зүгээр л асуултанд хариулж байгаа.
Энэ лейбл нь гадна талдаа гарах хэрэгтэй баг та. Тэгээд энийх нь лейбл нь тэгэхээр энэ select-ийн гадна талдаа. You should give label element the text. Тэгэхээр яалтчгүй текстийн уртлаас лейбл орж ирээд тэгээ текстийн лейблээрээ хаагаад you should nest only select element within label element. Label дотор select-ийг label element дотор select element-ээр хийгднэ гэдэг чинь you should place text before the select element. Зөв. Select гэдэг элементийн уртталт нь энийг оруулаад ирэхээр гайхалтай. Тэгээ одоо ингээд бидний хаанаас сонсон бэ гэдэг хариултууд нь болохоор доотлоо 5 option. Дан. За select дотор юу оруулж ирэх вэ? Option дотор юу оруулж ирэх вэ гэхээр news байгаа юм байна. YouTube channel гэж байгаа юм байна. Code forum гэж байгаа юм байна. Тэгээд author гэсэн сонголтууд байгаа юм байна. Тэгээд ингээ харахаар окей бүгд нэр ороод ирчээ. За тэгээд option-д нь болохоор бүгднгийнх нь утгыг нь нэгээс 4 гэдэг чинь эхнийх нь утгыг зүгээр double quotation-ээр нь яваад дараагийнх нь утгуудыг бүгднийг нэг гэж өгөөд, 2 гэж өгөөд, 3 гэж өгөөд, 4 гэж өгөөд. Дан. Болсон. За text 30 step 38. Энийгээ доотлол нэг юм текст оруулдаг юу байсан шүү дээ. Текст area байсан. Тэгэхээр текст area хэрхэн яаж хийх вэ гэхээр мөн адилхан label орж ирээд label-ийнхаа доотлолт нь select-д дуусгаад энэ label дуусгаад эний бодвол ийшэл орж ирэх бах та. Шинэ label үүсгэж хагаад input type нь болохоор text area. Тэгээ энэ дээр нэг зайтай. You should nest the text area. Input type нь болохоор тийм ээ text дээр орж ирээд text area гэдэг зүйл нь болохоор tag буюу element болоод гадна талд нь ороод ирэх байсан байна. Text area тийм дээдэлтэй яалтчгүй бичсэн байна л да. Text area element гэдэг. Дан. Тэгэхээр input text-ийн артал биш. Text label-ийн артлаас энэ орж ирээд окей, одоо ингээд энэ болно зүг болох учиртай. Реклам нэрээ гарддаг юм бахтаа гэд. Одоо цааштай яах вэ гэхээр form element-ийн label element-ийг нийлүүлнэ гэсэн байна. За тэгэхээр label-ийг нийлүүлэхийн тулд for гэдэг attribute аавна. За тэгээ ID attribute-ийг болохоор адилт нь аавна.
Тэгээд эднэрийн хооронд нэг нийлүүлсэн тайлбар хийн бичихгүй болохгүй байгаа да. За тэгэхээр энийг надад чи 3 зүйл байгаад тах юм. Юу лээ? Био гэдэг чинь. Аха. Энэ дээр for гэж аваад за эхнийх нь хэсэг дээр profile picture, хоёр дахь хэсэг дээр болохоор age буюу насыг нь оруулж ирээд, гурав дахь хэсэг дээр нь за хаанаас сонссон бэ? За дөрөв дэх хэсэг дээр нь биог нь оруулаад ирье. Ихэд нэг асуудал бас үүсэж байна л та. За энийхээ input type дээр нь болохоор ID гээд дуудчин, дараагийнх нь болохоор age гэдэг дээр нь энэ бас арай л том харагдаад байх юм. Age гэдэг дээр нь болохоор энэ ч нэ болохоор ID-г нь заагаад өгнө. За тэгээд одоо нэг тийм жоохон төвөгтэй зүйл үүсэж байна л та. Тэр нь ингээ ID attribute болохоор түрүү нь болохоор input дээр орж ирсэн. Энэ хэсгийн ID attribute нь магадгүй select дээр орж ирэх л байх л та. Өөр тэгэхгүй бол ID байх газар байхгүй. Харин select нь болохоор тодорхойлогдоогүй гэдэг утгаараа ID-тэй байх хэрэгтэй. За тэгэхээр provide bio гэдэг дээр энэ дээр label-ийн артлаас шууд орж ирж байгаа text area болохоор энэ дээр text area-га бас тодорхойлж өгөх юм байна. ID тэнцүү. Ёо. Тандаа юм баха болсон. За тэгээд одоо цаашаа харах юм бол step 40 гэдэг чинь бараг 66% дээрээ явж байна. Манай био бол зах самбраагүй томорч жижигэрнэ. За тэгээд text area дээрээ rows columns гэдэг attribute бас байгаа. Окей. Тэгээд rows гэдэг колумныхаа дагуу болохоор 3 баг нь биш 3 мөр бичигдээд columns гэдэг нь болохоор хэдэн мөр вэ гэхээр хэдэн баг нь вэ гэхээр 30 баг наа гэд оруулж ирэхээр бас нэг өөр нэг гэсэн та нэг хадгалаад харъя да. Энэ тэгтээ нөгөө нэг юм чөлөөтэй байгаа болохоор ингэж явж байгаа юм болоо. Да. Энэ өөрөө цаашдаа яах нь вэ? За энэ текстээ. Яа, initial size нь байх нь л да яалтчгүй. Яалтчгүй initial size болохоор ингэж харагдаж байгаа юм байна. Тэрнээс одоо ингэж refresh хийгээд харах юм бол за үргэлжлүүлээд step 41 дээр яах вэ гэхээр text area дээр placeholder тавих нь. Окей, одоо энэ дээр болохоор юу бичих нь тодорхойгүй байгаа юм чинь. Эхлээд юу бичих хэвстийг нь болохоор placeholder-оор заагаад өгчөө. Text area placeholder дээр нь болохоор I like coding.
Окей. Ингээ бүдэг байдлаар placeholder гараад ирсэн. Окей, 42 нь болохоор бүх одоо submissive elements гэхээр ингээд илгээгдэх боломжтой бүх элементүүдийн арт нь өөрсдийнх нь нэр гэдэг атрибутыг нэмж өгөөрэй. Юу байна? Яагаад энэ тийг ингээ бүгдийг нь хийгээгүй жадаг сүлд нь ингээ дахиад дараараас нэг нэгээр нь хийлгээд байгаа юм бол тоо. Яг үндэ нэг иймэрхүү олон атрибут нэмж битсээр байгаад текст нэм жоохон хэрнээ оруулах юм нь ийм жоохон хэрнээ. Тэгээ энийх нь баахан ингээд ID атрибутыг нь ингэж тусд нь бүгдийг нь жигтэйх олон юм бичээд байх баг ядаргаатай л байна л да. Уул нь болтгсон бол ингээд тус нь зүгээр ганцхан нэрийн атрибут зааж өгөөд нэрийнх нь атрибутыг нь харгалцсан CSS-ийг нь бол бичээд явсан болов нь баг энэс амар авах хүчтэй гэж баг одоогоор бодож байна л та. За яах вэ? Окей, input дээр нь болохоор за энийг name гэж оруулаад за бас name гэж оруулаад email дээр нь болохоор бас адилхан энийг email гэж оруулаад ID дээр нь мөн адилхан name гэж оруулна. За тэгээд юун дээр хэрэггүй байсан бэ гэхээр нэ радио дээр нь болохоор хэрэггүй гэсэн. Ягаад гэвэл радио дээр энэ хоёрын account type гэдэг хоёулынх нь нэрийг нөхцөн. Өөр чин submittable гэдэг чинь болохоор upload pictures ер нь бүгдээр л юм байна дүү. Name ингээд орчин. За үргэлжлүүлээд энэ дээр select-ийн ID сонгоцсон юм чинь бас л энэ дээр бас нэг name гэд нэр байлаа гэд нэг чи илүүдэхгүй л те. Био дээр ч гэсэн ер нь бас нэр нь байлаа гэд ер нь бол илүүдэхгүй. Тэгээ гол нь тэгээд хэрэглэх юм болоо доо. За алдаа гарсан. You should give email name attribute. Би энэ дээр ингээд тийм байна ялцчихгүй. Энэ дээр name биш ингээд email гээ явчих. За дараад үзье. You should give checkbox name attribute. Би checkbox-нд бас нэрийн attribute бол өгсөн санагтаад байх юм. Дөнгөж сая. Үгүй шүү дээ. Checkbox гэдэг чинь бүр энд доор байгаа шүү дээ. Энийгээ болохоор name гэд text area element text area дээр бас юу байж байгаа. Би энийг тэгвэл bio гэж label-ийг нэрлэхийн оронд label-ийг ч нэрлэж гэж бас юу явах вэ? Text area-гийн name гэд ингээд өгчих юм бол болжээ. За ингээд нийтдээ сая HTML-ийнхаа эсхийг буюу ерөнхий араамаа гаргаад ирсэн. Одоо энийг хэрхэн яаж өнгө үзэмжтэй их айдажгүй болохыг CS-ийнхаа эсгээс шийдэх нь. Уул нь ингээд нэг код бичиж байгаа ингээд кодын ингээд дадлага хийж байгаа зүйлүүд яг бол эхлээд ингээд HTML-д дуусгаа тэрнийхээ дараа ингээд CS рүү ордог болвол ингээд амар байгаа байхгүй юу? За body дээрээ яах вэ гэхээр фонтныхаа сайз гэхээр чинь фонт чинь болохоор font family гэж явдаг.
тэгэхээр нийтдээ болохоор Тахомагийн зөвхөн ганц биш Тахомагийн одоо Италика, Тахома Bold гэдэг бүх төрлийн Тахомог хэрэглэнэ гэсэн. Тэгээд font size гэдэг нь болохоор 16 пиксел. Окей. За 44 H1P элементийнх нь margin-ийн 1 болгоод автаа болгоод align-ыг нь энэ ердөө 2 мөрөл код ч юм байна. H1P. Тэр энэ хоёр дэм болохоор margin 1m. Тэгээд 1m авто. Тэгэхээр ингээд margin зах хязгаараа болохоор хаанаас яаж идэх вэ гэхээр голтоо тэр голдоо авч байгаа, төвдөө авч байгаагаа болохоор өөрөө шийдчихнэ гэсэн. За тэгээд text align гэдэг чинь болохоор центр гэдэг өгч. Окей, ер нь энэ 2 мөр биш 4 мөр код боллоо сайхан. Окей, center the form element given the margin. Тэгэхээр энэ хэсэг болохоор ингээд ороод ирсэн. Тунд ээж хүү байна. Registration form. Окей. За одоо үргэлжлүүлээд form element form нь болохоор чинь тагаараа байгаа учраас тагийг дуудахтаа. Тэгээд tag дээр болохоор энийхээ margin буюу захаасаа хэр зайтай юм гэдэг нь болохоор тэг болгоод автаа болгочих. Энэ нь болохоор авто гэдэг нь болохоор өөр screen дээр responsive техник дээр хэрхэн яаж ажиллах нь. За тэгээд maximum width гэдэг нь 500, тэгээд хамгийн бага нь 300. За тэгэхээр чи энийг болохоор max width нь 500 пиксел. Ямар ч том дэлгэцтэй юм дээрсэн 500 пикселээр харагдана. Тэгээд энэ нь болохоор хамгийн бага нь болохоор яаж жижигрүүллээ гэсэн 300 пикселээр. Окей. Яагаад энэ ажиллахгүй байна вэ гэхээр доотлолт нь дахиад өргөнийг нь харагдах өргөнийг нь болохоор 60 одоо харагдсан өргөнийг нь болохоор 60 гэж оруулах юм байна. За одоо ингэж үзэл та. За тэгэхээр ингээ хүрээний урт нь болохоор 300-аас бол доошлохгүй байна. Окей. Энэ болсон баха. За 46. Fill setting-ийн одоо ингээ border нь болохоор default хэлбэрээр байгаа юм байна. Инээс болоод контентууд болохоор дэндүү хол зайтай байгаад байна. Тэгэхээр энийхээ border-ыг нь авч хаяад тэгээд 2 RAM-ийн өргөнтэй padding зөвхөн дээдлаасаа fill set тус бүрийнхаа зөвхөн дээдлаасаа аваад тэгээд зүүн баруун талаасаа padding байхгүй байгаагаа шалгах нь үзье гэсэн байна. Тэгэхээр одоо яасан хэцүү юм бэ? Яасан олон юмыг нэг дор бичээд байгаа юм бэ? Тэгээд field set, за field set дээрээ болохоор border нь байхгүй гэхээр border none. За ингээ border байхгүй. За тэгээд padding гэхээр дотор талдаа авах зай нь болохоор зөвхөн date дотлоосоо гэхээр 2 RAM тэгээд 0-оор дээш доошоо 0 2-оор тэгээ баруун зүүн тишгээ 0-оор. Окей. Энэ ингээ болсон билгүй дээ.
За field set element bit of field set нь болохоор ингээр нэг жоохон тоорондоо зайтай харагдаад байна гэн. Field set яг аль хэлж байгаа юм бол та заамар шигсэн харъя л да. Бичих код өгч зөвл border bottom тэг бүгдийг ингээд тавьчих. Окей. За инхээр нэг доотлолт нь болохоор үйл хэлэг хүрээнүүд нь зөвхөн доотлол хэсэг дээр гарч ирж байна. За тэгээд тэрнийхээ дараа яхаар гэхээр Pseudo class оруулж ирэх нэ. Pseudo class-ыг хэрхэн яаж оруулж ирэх вэ гэхээр энэ дээр болохоор P буюу paragraph дээр last of type гэдэг хамгийн сүүлийнх нь болохоор юм байна гэсэн бол над дээр хэрэгтэй нь болохоор field set element-ийн элемент дээр тэгээд pseudo бичнэ. Тэгээд last of type дээрээ border bottom ингээд оруулаад игнэ гэсэн үг. За тэгэхээр ямар нэг асуудал гарч ийнө. Инхээр юу гэсэн үг вэ гэхээр ингээд PC доогоор бичвэл зөвхөн энэ хамгийн доотлын хэсэг дээр болон бордер гарч ирж байсан. За ерөө энийг буцаагаад авч байгаа шалгаад үзчихье л та. Тэг хамгийн тэгэхээр сүүлийн би энэ PC доог бичээд байхгүй болгоцоо. За step 49. Step 49 дээр юу гэхээр it would be nicer have the label text appear from above the form. Okay. За input text дээр select-ийн input text area select-ийн дээр full width гэдэг чинь болохоор width нь юугаараа байх вэ гэхээр 100%-аар. Тэгэхээр full харагдана. Тэгээ margin болохоор 10 пиксел. Топ хэсэг дээрээ болохоор margin 10 пиксел, бус хэсэг дээрээ тэгэхээр тэг гэхээр баруун талдаа тэг, доод талдаа тэг, зүүн талдаа тэг. Тэгээд энэ дээр болохоор зэгтээ таслаа аваад. Окей. За step 50 гэдэг чи одоо сүүлийн 10 хэдхэн үйлдэлээ тий. За second field set you want the input label to next appear on the same line. Бэж байгаа би яг ямар юм хүсэж байгааг нэ. Second field set. За account type the checked гээд. За энэ юм байна. Энэ хоёр бол одоо зөрчсөн байгаа юм байна. Тэгээд input and the label text appear on the same line. Энэ хоёр бол одоо яг ингээ нэг line дээр бол орчихгүй л байна л та. За тэгэхээр input element the second field set. За энэ дээрээ болохоор энэ line-ыг өгчгөр хоёлаа шууд уулна. Нэг юун дээр line дээр хоёлаа гарч ирэх хэвээр. Биш input гин. Class үгүй шүү дээ. Class нь болохоор яадаг вэ гэхээр inline гэдэг classтай.
За эхнийх дээр нь ингээд inline гээ биччихсэн. Биш. За second input гэдэг дараагийн input дээр бас адилхан inline гэдэг юу ч гэсэн бичээд үзье гэж байх шиг байна. Окей. За ямар ч байсан хоёулаа тэгээд нэг inline дээр орчхоор уулна. Нэг дорл зэрэг харагдмаар юм. Тэгээд яагаад болохгүй байгаа вэ гэхээр inline гэдэг класс юм. Өргөнийг нь солихно. Өргөн нь болохоор тийм юм биш. Бүгднгийнх нь өргөн өөртөө тэгээд автоматар 100% select болон input дээр болохоор эдгэр чинь өргөн 100% гэдээ орцсон болохоор саяхаас 100%-аар орчиж. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр inline гэдэг хэсэг дээрээ зөвхөн энийг unset хийчихнэ. Тэгэхээр өргөн тодорхойлогдоогүй. Одоо яг болсон. Одоо бүгдээр энийг дөрволцсон. За step 52. Add some space between inline element and label text. Giving right the margin. Margin. Right. 0.5. Бүгдэнд нь тус нь бичих гинэ. Үгүй би тэгмээргүй байна. Top, right, bottom, left. Юу штэ ингээд бичгээр бүгдээрээ уулна орж ирдэг биш юм биш үү? Юу аргагүй би зүгээр л энийг margin гэж бичээгүй. Тийм баха. Ингэж олон юм бичсэний оронд ингээд болно болдог гэсэн. За тэгээд inline elements are too high on the line. Манай inline чинь одоо аль нь вүлээ? Энэ хоёр ч тийм. Нилээн өндөрт байгаа даа нэхэр одоо тэгээд дээд талаас авч байгаа зайг нь бас ингээд vertical align хийж өгөөд align middle. Тэгэхээр яг бүх юмныхаа дунд очно. За сайн ялгаа бол харагдсангүй. За step 54 дээр нь input text area blend with the background theme set background color make input and text area input гэдэг чинь болохоор манай tag байгаа. Input tag тэгээ text area гэдэг чинь бас tag. Area гэдэг чинь бас tag. Тэгээ энэ хоёр tag дээр яг хоёр гэр background color-ыг нь ийм болгоод тэгээд энэ дээр нэг ийм өнгийн сонголттойгоор тавиад then border color гэхээр чинь одоо border color өгөөд тэрэн дээр нь болохоор биш энэ чинь зүгээр л border гэж өгнө. Border гэж өгөөд одоо border 1 пикселийн өргөнтэй. Тэгээд solid буюу bitтэй байна. За тэгээд энийх нь бас өнгө нь болохоор нэг иймэрхүү анзааны өнгөтэй байна. За step 55. If you type in the input or the text area element, you're not able to see the text. So, юу байж байгаа юу гэсэн үг лээ?
За text area дээр бичих үедээ тийм бэ те. Also their high is so small and easy. Окей. За тэгэхээр энэ дээр яах вэ тэгэхээр тэгээд бусад input нь болохоор за тийм байна ялцчихгүй. Color гэхээр текстийн өнгөлөг орно. Тэгээд текстийн өнгө маань болохоор FFF. Тэгээд ямар device-аас сурж байгаас үл хамааран хамгийн бага нь болохоор 2 am. Миний hate гэсэн үгнийг за өгүүлээ да. Тийм баха. Энэ ягаад асуудалтай байна гэхээр энэ дээр би ясалвчаагүй. Окей. Одоо бичгээд бас нэг арай нэг тийм бичвчтэй юм шиг харагдаж байна. За step 56. You want to select element remain with the white background but now it's not the same. Moo hate the proper that. Юу байна? Яагаад вэ гэхээр за эдгээр нь ингээд орцсон. За ингээд за нас болохоор ингээд тоогоор ороод ингээд явцсан. Тэгэхээр эднэрийнх нь утга нь юм байгаа юм чинь. You want to select element. Select гэдэг чинь тийш дээ. Юу select гэхдээ манай select хийчихсэн. Энэ. За энийх нь болохоор за зөвхөн input text array хорыг ингэнэ гэд бичсэн бол input text array select гэд энэ гурван дээр нь оруулчихаар одоо манай эний сонголт ч гэсэн арай жоохон томорсон байгаа. За 57. The style submit button you can use attribute selector. The above select input element the name attribute the password. Now use the attribute selector the style and submit button with the display of the block. Input нь тэр name attribute and the password. За байж байгаа. Input гэдэг юу байгаа? Хаг байгаа. Тэрний name attribute. Тэгээд тэрнийх нь утга нь password. Окей. За тий input гэдэг тагийн name гэдэг нэг attribute-ийн password гэсэн нэртэй зүйлийг сонгосон юм байна. За тэгвэл одоо attribute selector the style the submit button with display. Окей. Энийгээ сонгоод тэрнийхээ display-ийн блокийг ингэж хийнэ гэсэн байна. Би submit button-гийнхаа юуг нь мэдэхгүй шүү дээ. За ямар ч байсан input байгаа. Input. Тэгээд name нь болохоор томорчлоо. Submit. Гэт
одоо тэгээд тэрийг яах вэ гэхээр энэ бол тэр чигээрээ нөгөө нэг бидний зүгээр л дууддаг таагуудтай адилхан юм ал дуудаж байгаа юм тэр. Дисплей. За дисплей дээр яаж харагдах вэ гэхээр блок. Энэ одоо тэгэхээр блок биш гэхээр яг яаж харагдаад байгаа юм гэхээр иймэрхүү байдалтай. За тэгээд өргөн нь болохоор 60% та. Минийх чинь болохоор type юм байна. Тэгээд submit нь болохоор жижиг submit бат. Окей. Тэгээд яг юу өөрчлөгдлөө? За блокоор харагдаж энэ дээр байгаа юм шүү дээ. Окей. За бас нэг өргөн 60% та бас болж. За 58. Display block submit button as left edge of the parent. Use same technique to center form. The center submit. Тэгэхээр чин зүгээр л нөгөө нэг юу шүү дээ. Text line л үстэй. Тэгэхдээ form дээр болохоор юу гэж хэлээ? Margin take авто. Окей, ингээд голд ороод ирлээ. Тэнцүү зайтай байна. За нэг балга цайны цаг. Тэг өнөөдөр энийг амар хурдан хийж дууссан болоо гэсэн бас цаг авч шүү. Окей. За үргэлжлүүлээ submit button-ийнхаа өндрийг нь болохоор 2 юм. Тэгээд энийхээ болохоор font size-ыг нь болохоор 1.1 грэ. Та бас ингээд нэг submit хийгдэж байгаа юм бол юм байна. Тэгээд хараа яг энийг харах юм бол нэг personal business center гэдэг нэг радио button дээр болохоор inline хийгээд тэрийгэ блок хийгээд тэгээд нийлүүлээд оруулсан боловч энэ дээр болохоор тэгж оруулаг болохоор энэ хэсэг маань онцгой харагдаад байна л да. Тэгэхээр яах вэ гэхээр манай нөгөө жигтэй урт гоншинтай чек бокс байгаа. Тэр чек бокс маань чек бокс биш энэ accept and condition гэдэг энэхүү input энэ дээр баг input орж бичлээ. Тийм input бичсэн байна да. Энийг болохоор type нь биш class өгөөд class нь болохоор line. Окей. Тийм баха. За 60 submit button appear more distinct give it background color. За тэгээ border color энэ төргээд жоохон энийг болохоор glory хийх юм байна. Ёо. Тэгээд border color-ыг нь болохоор цагаан болгоч. Окей, бас колорыг хийгдэж байдаг шүү.
За step 61. За сүүлд нь яах вэ гэхээр энэ бараг л тэгээд ер нь бол болчихж байгаа юм шүү дээ. Энэ хараа ингээд цаанаас би энэ кодоо янзлсан байхад энэ код нь цаанаас алдаатай биш. За тэгэхээр энийг орхиё. For the submit button you want to separate it from the field set above. За пэйж гараа. Adjust its за input хэсгийнхаа input гэдэг чинь юу вэ? За тийм. Submit хэсгийнхаа энийг болохоор 300-аас бага байлгамааргүй байна. За тэгэхээр width нь 300 пиксел. За тэгээд margin property-г нь margin болохоор 1 ам. Тэгээд үлдсэн нь болохоор автогоор. Окей. За 62 дээр. Most browsers inject their own CSS property values for different elements. If you look closely, you might be able to notice input is smaller than outer input. Файлын input нь за тийм байна. Файлын input нь бус input-ээс за арай жижиг харагдаж байна. За бас тийм байна. За тэгээд тэгэхээр энэ дээр яах вэ гэхээр зөвхөн энийг дуудаад томруул гэхээр input-ийн энийг л авъя да. Input-ийн type нь болохоор file гэдэг хэсгийг аваад тэгээд энэ дээр яах вэ гэхээр padding гэн лвэ тэгээд гоё хаалтаач. Окей. За тэгэхээр нэг жижигхэн ч гэсэн энэ баг өөрчлөгдсөн баха гэж бодож байна. За тэгэхээр энэ хүрээд анхаарал тавьсанд баярлалаа. Тэгээ өнөөдөр registration form гэдэг энэ хүү формыг хийж дуусглаа. Index болоо style, index HTML тэгээд CSS 2 ашиглаад